За сайн байцгаана уу? Намайг Гамбуугаар гэдэг. За би Эрс Монгол компанид 2023 оны 2 сард за ажлын байр зарлаа. Ээлтэй сонгогчдод зарласан. Тэр үрээр бол эхлээд анкета бүрдүүлж өгөөд тэгээд шалгалтанд ороод тэгээд 2 дахь шатанд бол ярилцлаганд орсноор сонгогч шалгалтанд тэнцэж орсон байгаа. За би 2020 онд болохоор санхүү эдийн засгийн их сургуулийг санхүү удирдлагын мэргэжлэр төгссөн. За түүнээс хойш Хаан татвар компанид нөхөн хэлбэрийн шинжээчээс актуарч зэрэг ажлын байруудад ажилласан туршлагатай. Би Эрс Монгол компанид макро эдийн засгийн шинжээч мэргэжлэр орсон. За манай тухайн үед газар бол нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газар. За би бизнес хөгжлийн хэлтэц харьяалагддаг байсан. За тухайн үед болохоор манай хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах ажил байсан. За энэ ажлыг бид баг хамт олонныхоо хүрээнд нэгж бусад нэгжүүдтэйгээ хамтраад боловсруулсан байгаа. За өдөр тутамдаа би юу гэхээр за одоо манай нэгдсэн стратеги санхүү удирдлагын газар болохоор за энэ стратеги хэрэгжүүлэхийн хүрээнд бид нар бол нэгдсэн стратеги санхүү удирдлагын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд бас ажиллаж байгаа. Би бол Эрс Монгол компаниг бол анх ажилд орохдоо уулуурхай компани гэдгээр нь мэддэг байсан. За энэ компанид ажилласнараа ерөнхийдөө байгалийн баялагын өрөөгөөжийг өнөө болон ирээдүйн иргэд тэгш шударга хүртвэ гэдэг ажил дээр бол ерөнхийдөө хамт олонтойгоо хамтран ажиллаж байгаа учраас энэ бол бас Монгол улсын нийгэм эдийн засагт бас томоохон нөлөө үзүүлэхээр ийм ажил гэж үздэг. Нөгөө талаараа бас бидэд Эрс Монгол компани болохоор 2024 оны байдлаар гадаад үйлдвэрлэлийн улсын нөөцийн 80%-ийг бүрдүүлсэн гэдэг утгаараа Монгол одоо төгрөгийн худалдан авах чадвар буюу гадаад үйлдвэрлэлийн нөөцөд бол жинтэй хувь нэмрийг үзүүлдэг. Энэ нөгөө талаараа ерөнхийдөө эдийн засаг болоод нийгэмд хүмүүсийн худалдан авах чадварт бол бас их нөлөөлдөг. Тийм бас чухал ач холбогдолтой ажил гэж үзэж байгаа.